Өнөөдөр Монгол хүүхдүүд ирээдүй болох хойч үе маань хэрхэн мэргэжлээ сонгож байна вэ? Сайн байцгаана уу? Би гол системч гэсэн мэргэжлийг сонгосон. Яагаад энэхүү мэргэжлийг сонгосон бэ гэвэл дэлхийд ирэх бүх хүмүүс л энэхүү салбарт илүү ихээр үйлчлүүлдэг учраас мөнгө олох боломжтой гэж бодсон. Тиймээс би энэхүү мэргэжлийг сонгосон. Одоо сонирхол сонгосон мэргэжил байгаа ч гэсэн эсэлтийн ерөнхий шалгалтаа оноо нь хүрэхгүй бол өөр мэргэжил, өөр сургууль сонгоод суралцсан да. Би жүжигчүү болохыг хүсдэг. Бүр багаасаа мөрөөдсөн болохоор ч тэрөө энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, дуу бужиг гэд бутлаараа өөрийгөө нээсэн болохоор жүжигчүү болно гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг сонгосон. Яагаад гэхээр Монгол Улсын их сургууль нь Монгол улсдаа хамгийн нэр нөлөө бүхий бөгөөд сайн төгсөгчдийг төгсгөж чаддаг сургууль гэж хүмүүс ярьдаг. Бидний хойч үе болсон хүүхдүүдийн төлөөлөл ийм л бодолтой байна. Хүүхэд бүрт өөрийн хүсэл сонирхол, авьяас, ур чадвар байдаг. Тэгвэл таны хүүхэд өөрийн авьяас ур чадвар тохирсон мэргэжлээ сонгож чадж байна уу? Эсвэл ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа бол үр хүүхдийнт нь сайн сайхан амьдралын эхлэл болох ирээдүйн мэргэжлээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бодит боломжид тулгуурлан мэдлэг мэдээллээр ханган зөвлөн чиглүүлэх хэрэгцээ шаардлага шин сорилт бидний өмнө тулгараад байна. Хэдийгээр хүүхдүүд ирээдүйн мэргэжлээ олон хүчин зүйлийг харгалзан сонгосон гэж үздэгч, эсэлтийн ерөнхий шалгалтын онооноос хамааран өөр мэргэжил сонгодог нийтлэг дүр зураг харагдаж байна. Эцэг эхчүүд та бүхэнд хүүхдээ ирээдүйд ямар мэргэжлээр сургах вэ? Ямар сургуульд элсүүлэх вэ гэд хүүхдийн амьдралынх нь нэгэн чухал хэсгийг тэдэнтэй зөвлөлд нь шийдэхэд мэдээлэл мэргэжлийн зөвлөх их сурвалж хомс байна. Тэгвэл бид таны хүүхдэд Джон Холландын Rheasic модельд үндэслэн олон улсын сэтгэл судлалын үнэлгээний аргаар баталгаажсан мэргэжлийн сонирхол, карьерийн чиг баримжааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлж, мэргэжлийн зөв сонголт хийж, идэвхтэй, амжилттай залуу манлайлагч иргэнийг бий болгох боломжийг олгож байна. Ухаалаг сонголт, амжилтын эхлэл.